Шинжлэх ухаан танин мэдэх од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчихэд байна. Бидний мэдхгүй дэлхийг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг өрөөтэй Holly компани, аялах боломжийг хүмүүст өрөөтэй Join Me цэгмэн аялын платформ хамтран ажиллаж байна. Студид өгүүлэгч, орчуулагч манай Мөнхбаатар мөн Join Me цэгмэн платформын захирал Цомирлог миний бие ажиллахад бэлэн болсон байна. За бидний мэдгүй дэлхийг одоо мэддэг дэлхийг болтолсон ажилдаг. За Мөнхбаатар байна өнөөдөр бид нарт ямар сайн сайхан түүхийг хуваалцахаар. За өнөөдөр Монголтойгоо харьцуулаад бодоход 1919 онд хамгийн сүүлд Монголд үзэхдээ одоо ингээд эргэлт буцалтгүйгээр Монголд дахиж өгөө болсон нэг зөвл байгаа. Тэр бол хаант засаг. За тэгэхээр хаант засаг гэдэг одоо Монголд байхгүй болчиход байгаа энэ засгийн одоо хэлбэр дэлхийд дахин харин маш ам бөхтэй оршиж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв маань хаант засаг яагаад ам бөхтэй байдвэ гэдэг сэдвээр ярих гэж байна. За хаант засаг гэдэг ойлголт тэртээ 1789 онд Францын хувьсгал гарч 10 гаруй жил цус урсны эцэст Европын нэгэн томоохон улсад бүгд найрамдах засаг тогтлоо. За энэс өмнө бол яг янз бүрийн ингээд Венецийн бүгд найрамдах улс тэр Женова эднэр ч бас Женова илүү тий бас нэг бүгд найрамдах улс Сан Мариногийн бүгд найрамдах улс энэ төр байсан. Гэхдээ энэ чинь Европын бүр үнэхээр power house гэдэг те асар том хүчин гівэнт бүгд найрамдах засагтай болж гарч иж байгаа байхгүй. Янз бүрийн жижиг сажиг улсууд биш. Тэгэхээр энэ бол тийм энэ одоо хэмжээгүй эрэхт хаант засгаас абсолюттэй хаант засгаас өөр төрлийн засаг байж болдгийг харуулсан анхны жишээ болж байгаа. За Жан-Жак Руссогийн бичсэн нийгмийн гэрээ гэдэг алдартай философийн номноос болж ер нь одоо тэр чинь Францын хувьсгалд хамгийн том нөлөө үзүүлсэн бүтээл гэж ер нь ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр Европта тухайн үед чинь тэгэл Европ гэхээр дэлхийн хамгийн Европчууд бараг дэлхийн төв байлаа шүү дээ. Тэгэхээр Европын төвд гинт одоо бүгд найрамдах засаг гарч ирж байгаа. Тэгээд тэр чинь Франц чинь гарч ирэнгүүтээ эргэн тойрныхоо бүх хаант засагтай тайн зарлсан. Тэр чинь буцаад энэ одоо эргэн тойрны хөрш улсуудын нөгөө хаан засагтай улсуудын нүдээр бол Франц анаарх болчлоо гэж харж байгаа байхгүй. Энэ бол зөвхөн самун, энэ бол улс биш болчлоо. Энэ бол дээрэмчдийн одоо орн боллоо. Тийм учраас хааныг буцааж тавих хэрэгтэй гэдэг одоо өнцгөр хандж байгаа. Тэр чинь мэдэхгүй байгаа юм чи. Одоо шинэ засаг ийм бүгд найрамдах засаг байж болно гэсэн төсөөлж байхгүй. Тийм болохоор одоо бүгднтэй дайн зарлаа. Тэгээд ерөөхдөө Франц хувьсгалч их маш их цус урсч дотроо ч их тэмцэлтэй, гаднаа ч их тэмцэлтэй тийм болж өнгөрсөн. За үүнээс хойш 19 20 дугаар зууны туршид ялангуяа 2 удаагийн дэлхийн дайны дараа колонийн задрал явагдаж дэлхийн өнцөг булан бүрт шинэ улсууд борооны дараах мөөх шиг олноор гарч иржээ гэд. За энэ дээр юу байгаа? Тэр колонд орсон ялангуяа Африк, Өмнөд Африкийн улсууд чинь нөгөө хаант засгийн төрч ёсны уламжлал байгаагүй. Өмнө нь болохоор зүгээр л овг аймагуд байсан учраас бүгдээрээ гарч ирэнгүүтээ Францын жишгийг аваад бүгднээ одоо хаан ямар нэг хааныг хөөчөөд өөрөөсөө хаан засаг байгуулж болохгүй шүү дээ. Тийм болохоор ерөөсө Францын жишгийг аваад бүгдээрээ бүгд найрамдах улс гэж байгуулсан шүү дээ. Чилийн бүгд найрамдах улс, Перугийн бүгд найрамдах улс, за Африкийн тэр юунууд ч бас бүгдээрээ янз бүрийн бүгд найрамдах улсууд, ардчилсан улсууд гэдэг ингээд яваад байгаа. Ялангуяа 20 дугаар зуунд бол бүгдээрээ л ардчилсан гэдэг демократик гэдэг нэртэй улсууд болж хувирсан. За тэгээд ер нь бол би одоо төсөөлж байгаа юм. Монгол улс гэдэг чинь 19 оноос 21 оноос ардын хувьсгал гарлаа. Тэрнээс хойш коммунизм, социализм гэдээ явлаа. Ялангуяа коммунизм, социализм ч үндсэндээ хаант засгийг одоо дарангуй феодал гэж үздэг одоо дайсан шүү дээ тийм болохоор тэрний одоо эсрэг одоо хаан засгийн эсрэг замналаар явж ирсэн учраас одоо энэ хаан гэхэр нэг тийм
таяг барьсан титэмтэй энэ үлгэрийн хаанаар төсөөлдөг. Тэгээд одоо жишээ нь Английн ч юм уу янз бүрийн өөр улсын хаан маань ялангуяа Японы хаан маань гэд ярихлаар ингээ харьцангуй орчин үеийн хүн байгаад байдаг. Тэгээд ерөнхийдөө хаан цэс гэдэг чинь дэлхийд баг устдсан юм байна гэсэн тийм төсөөлөлттэй байсан. За тэгээд бидний ихэнх төсөөлөхтэй энэ үеэс хойш дэлхийд дахны баг бүх улс хаан засгаа төлхөн унгаж бүгд нэмд гарчлан засагтай болчихсон юм шиг санагдсаар ирсэн. Тэгтэл яг үнэндээ өдгөө 21-р зуун гарчгаад байхад дэлхийн улс орны 4/1 орчим буюу 43 улс хаан засагтай. Одоо Энэ чиста бүр маш том тоо шүү. Тий, сонь 10 хэд мэд байд юм болоо гэсэн чинь тий. За яг манай зарим хүмүүс бол сайн мэдчихэл байгаа юм. Тэгээ миний хувьд бол нэг тийм бараг л шин зүйл байсан. За тэр энэ нөгөө Британий нөгөө хамтын нөхцөлийн орнуудаас ороо авчдаг учраас тоон их өндөр болчиход тийм л л дээ. За тэрч байтугай энэ 43 улсаас 12 нь хэмжээгээр ганц. Тийм тий. Абсолют монарх тий. Тийм. Тэр нь голдуу Африк руугаа жоохон тийм байдаг. Араби орнууд тий. За тэгэхээр эдгээр 40 гаруй улсын хаан засаг хэрхэн ардчлалын давлгаанд тэсэн үлдэж орчин цагийн улс төрийн нөхцөл байдалд хэрхэн дасан зохицсныг сонирхцгаая. Хаан засаг бол бараг соёл иргэншил үүссэн цагаас хойш орчин тогтносон 5000 жилийн настай засаглалын хэлбэр. За бүр одоо Месопотам гэдэг одоо Тигр Евфрат мөрний хүндээ одоо бараг л хүндрэлтний соёл иргэншлийн Юлгийн нутаг гэж нэрлэдэг газар байгаа шүү дээ. За тэнд үсэн Шөөмөр байна, Эртний Египт, за Хятадын Шан улс гэдэг энэ улсууд байгаа. Эдгээр ч юм бол бүгдээрээ хаанц одоо хам дэлхийн хамгийн анхны хаан засгууд гэж ирнэ тооцогддог. За ингээд 5000 жил өнгөрсний дараа 1815 онд Наполеон Ватерлоо гэж нэрлээд байдаг. Тэр тулаанд ялагдсанаар Европыг эзлэн захирах амбицтай сүүлчийн эзэн хаан үгүй болов гэж. Энэ Европын монархууд их сонио. Яг одоо Наполеон шиг амбицтай нь бас тийм олон биш. Зүгээр хоорондоо ингээл байлддаг, толхилцдаг, тэгсэн мөртлөө хоорондоо гэрэлдэг. Тэгээд нэг тийм өрсөлдөөнөөрөө хоорондоо яадаг юм шиг нэг хөгждөг юм шиг нэг тийм онцлог байдаг шүү дээ европчуудад. Ингэнгүүтээ бүх Европыг нэг тулаанд ялчих дээр за одоо энэ чигээр бүх Европ хийцэн гэж эзлэн гэж дайрдаггүй ч юм уу тийм онцлогтой байгаад байгаа. За яг тэр жил 1815 онд Венийн конгресс гэдэг юм оролдож байгаа. За нөгөө юунууд чинь Наполеон ч байхгүй бол Наполеон чинь Европыг нэгтгэхэд өөрөө эзэн хаан болно гэд баг ихэнх улсуудыг эзэлж явж ирсэн аа. Тэгээд гинт өөрөө байхгүй болсон чинь нөгөө улсуудыг чинь буцаагаад хаан засаг болохгүй яах вэ гэсэн асуудлууд яригдэн штэ. За тэр одоо асуудлыг хэлэлцэх хүрээнд одоо Венийн конгресс гэдэг юм хоролцсон. За энэ үед бол Синтиг алдсан маш олон хаадыг буцаага суудалтанд тавьсан байна. За эсвэл ядаж өр удам байна тий. Тэ өр удмын амьд үлдсэн тий. За тэгээд гэхдээ тэд одоо Францын хувьцлаас сургамж авсан. Энэ ард түмнэг ч юм бас одоо за эхний ээлжинд за үнэхээр энэ ард түмч дарлагдаад байгаа юм байна гэдгээ бодож байгаа. Өмнө нь бол тэгэл мэдэхгүй янз бүр штэ. За тэгээд одоо хамаагүй ингэж үргэлжлүүлээд дарлаад байвал эднес чинь босч ирээд хааныгаад юачтын гиотин гэдэг нөгөө юу цавчдаг юм те. Тол хааныгаа толгойг нь авчдсан байна гэдэг. За иймэрхүү сургамж авсны үндсэн дээр тодорхой хэмжээний иргэний эрхчлөлийг засаглалдаа тусгахаа тохиролцсон байдаг. За энэ үед ч юм бол ингээд одоо дээд доод танхим ард түмний дуу хоолой сонсдог юунууд одоо байгуулагдаж байгаа шүү дээ. Энэ дээр одоо тест хөндлөн бодол орж ирснийх монголч харин өстой айгүй арчилсан байсан шүү дээ. Арвт зуут гэдэг чинь бүгдээрээ нөгөө нэг арвтын дарга дотор ингээд арвт ингээд цэргүүд гэдэг чинь зүгээр эрэхтэй айлын одоо нөхрүүд эцгүүд л гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсийн санаа бодлыг сонсоод тэр нь ингээд үнэхээр олонхын асуудал мөн байвал дээшээ 100-д ороод 1000-д ороод тэгээ дараа хуралдаад очих хэлцэгдэх ч юм уу. Тийм байсан. Тэгэхээр эн чинь бол Монгол бараг л төлөөллийн арчилтай байсан болов уу та гэж надад санагдаад байдаг байхгүй. За тэр чинь бол нэг за одоо тэр ард нийтийн сонгуулийн явуулах ч юм уу эсвэл ард нийтийн санал асуулгын явуулах технологид хоёр байсангүй. Тий одоо асуудал болгоныг тэгж хэрэлцээд тахт хэцүү тэгтэй үнэхээр арвтын зарчмаараа тий тодорхой хэмжээнд тэгж чаддаг байсан болов уу гэж надад санагдаад байгаа. Европт бол тийм байгаагүй. Тийм ч учраас одоо тэр ном хэвлэл гэдэг юм гарсан цагаас эхлээд дотор Жан-Жак Руссогийн нийгмийн гэрээ гэдэг ном амнаас эхлэж юм. Ер нь Францын хувьсгалд бол энэ ном хэвлэх үйлдвэр гэдэг юм асар чухал үүрэгтэй оролцсон. Зүгээр жирийн ирэхэд пабд ингээд төрийн асуудал хэлэлцээ сууж яадаг юм анхудаа гарсан.
Тийм учраас Францын хувьсгал гэдэг юм гарсан шүү дээ. За манайхан сонирхох юм бол одоо нэг манайх ч нэг од мөндөр гэж байгуулагдахаас өмнө Занге ТV-тэй хамтарч ажиллаж байхдаа Зангегийн захирал төвшин тулгатай огтортой Францын хувьсгалын зохицлуудын талаар хит маш дэлгэрэнгүй ясан цуврал дугаард байгаа. Тэрийг бас сонирхож болно. Адилхан бас нэг таны мэдхүүн контент хэмжтэй. За тэгээд одоо Францын хувьсгалаас одоо тийм сургамж аваад энэ тодорхой хэмжээний одоо иргэний эрх хэмжээлэг тусгасан янз бүрийн үндсэн хуулиуд бичигдэж эхэлсэн. Тэгээд үндсэндээ баг хууль гэдэг юм анхудаа хаанаас дээр тавигдж эхэлж байгаа байхгүй. Тэгж одоо үндсэн хуульд хаан засаг гэдэг юм Европт бий болж байгаа. За Франц, Бельги, Нидерланд, Италийн хоогийн хот улсууд. Тухайн үед нь Итали ч нэгдсэн улс биш байлаа шүү дээ. Нэг Неаполь яасан гэсэн нэг жижиг хот улсууд байсан. Генуя юу ч үлээ. Женова энэ дээрээ тий. Худалдааны баах юунууд хот улсууд байсан. За тэгээд тэд нар бол эрх мэдлээ парламенттай хуван эзэмшдэг болсон. За тэгээд 1831 онд Бельгид нэгдүгээр Леопольд гэдэг хаан гарч ирлээ. За энэ би андуураг бол эн чинь нэг манай цус 50 дарангуулагчаар гарсан одоо Конгийг цусаар бутсан аимшигт алуурч нь 2 дугаар Леопольд гэж байгаа. Тэрний эцэг нь байх шүү. Энэ нэг аюултай аимшигтай гэр бүлийнхэн байт юм аа. За тэр ингэж одоо Бельги гэдэг улс гэдэг хаан гарч ирж байгаа. Одоо буцаад нэг хаадууд нь энэ тэнд пүг гарч ирээд шүү дээ Наполеоны дараа. Тий. За 1832 онд Отоманоос сальж гарсан Грек улс Баварын мангийн удирдлагад хаантай боллоо гэх. Энэ чинь нэг Грек чинь айгүй төрч ёсны уламжлалгүй амар олон жил болцсон. Тэгээд одоо хаан гарч ирлээ. Засаг дөрөөч яаж байгуулах юм? Тэд нэг тийм улс төрийн ойлгомжгүй вакуум жимш нөхцөл байдал үүсчингүүд тэн дээр нэг төр засгийн удирдлагатай нэг тийм туршлагатай. Тэр нь гадны тавил байсан ч хамаагүй. Тийм болж байгаа шүү дээ. Одоо Монгол хүртэлтэй төвд хүнийг аваад төвд хүнийг монголчсан төвд хүнийг Богдхаанд Монгол улсын хаанаараа тавьж исэн 8 жил суулгасан төв хүртэл байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нэг тийм төр арга хэмжээнүүд ер нь байгаад байгаа. За тэгээ Яванда парламентаа байгуулад бусад орноос жишээг аваад суралцаа тэгээ нэг тийм төр засгийн шилжилтийг эвтэх маягаар явуулах нэг тийм практик ер нь байгаад байгаа. Зарим ч нэг удаагүй л тэр нөгөө гадны тавил хаана хөөгд явуулсан л байгаад идэх л та. За түрүүн ярьсан Өмнөд Америкт Чили, Перу, Боливи гэх мэт улсууд бүгд 8 дахь улсууд Испани, Португалийн колониос сальж гарсан. За энэ дээр нэг өөр мөц үзэгдэл гэвэл одоо юун дээр зулагчдэр цаг хугацааны аялал дээр зулагчдэр ярьжсэн. Португал чинь Наполеонд эзлэгдсэн чинь юуг болцсон. Европын улс биш болцсон. Португалч тэр Бразил гэдэг колон дээр үндсэндээ тэн дээр нэг тийм дефакто төрөлсө байгуулад ингэ байжсэн. Тэгээд Наполеон ялагдсны дараа буцаад Португал руу явахдаа Педро гэдэг хаан хүүг үлдээсэн. Тэгсэн чинь тэр хаан хүү нь өөрөө залгамжаасаа татгалзаад Бразилд хувьсгал хийцэн. Тийм төгстэй. Сэн төгтөө шүү дээ. Хаануудын хүн нь өөрөө эрхчлэлийн хувьсгалаа хийж явжсэн. Тэгэхдээ 60 гаруй жилийн турш Бразил чинь бас нэг юу гэж Empire Бразилийн эзэн төрөн гэдгээр явж байгаад тэгээд сүүлрээ бүгд нэг тулсын хэлбэрт орсон байгаад дээ. За 80 жилийн дараа буюу за энэ бүхэл явдлаас 80 жилийн дараа буюу 1912 онд за дэлхийн энд тэнд юу болоод байгааг л хаан засагт юу болоод байгааг л яриад байгаа шүү. 1912 онд Хятад Манчин улс унж Синхан хувьсгал гэдэг юм гарсан. Одоо Хятадын маш нэг одоо хүчний төвлөрөл болсон нэг газарт хаан засаг унлаа. За энэ дэр Юаншикай гэдэг нэг хүн гарч ирээд одоо нөгөө хинтээ Сүньяцинтай хамтарч хагаад Манчин улсыг түлхэж унагаас нэг нөхөр байгаа юм л да. Тэгэд эн чинь бас нэг хэсэг өөрөө эргээд хаан болох гэж оролдсон юм. Парламентэд хараагаад өөрийнхөө дүрстэй 100-аас гаргаад нэг жоохон сай гэж явж ирсэн. Тэгж жагаад өөрөө нэг юугаар бөөрийн төтгөлөөр нас орчдөг лөө дээ. Юаншикай чинь. Тиймэрхүү одоо байдлаар явж байгаа. Тэгэд одоо өшөө зүүн тийш явах юм бол Япон байгаа тийм. Япон дэлхийн 2 дугаар дайнд ялагдсан. Ялагдаад 1947 онд дахиад одоо үндсэн хууль бичээд энд тэнд бол эзэн хаан зөвхөнхээр зөвхөн бэлэгдэл төдий өрхтэй болсон. Гэхдээ Японч бас эзэн хаанаас их хүндэлдэг ард түмэн шүү дээ тийм. Хүндлэхээс бүр шүтдэг тий. Үнэхээр бас ив нэгдлийн бэлэгдэл тий. Энд Африкт нэг сони үзэгдлээд. Одоо энэ чинь нэг колони задралаар ингээл янз бүрийн улсууд ингээл тусгаар тогтноод тэнд донд дахиад төргийн эргэлт гараад коммунизмч нэг гарч ирээл одоо арчилсан гэсэн нэг дарангуйлагч гарч ирээл тэгээд яваад байгаа шүү дээ. Тэгтэл Этиоп улсад 3000 жилийн түүхтэй хааны удам 1974 он хүртэл оршин тогтносон байдаг. Боломжтой гэж юу тий?
Тий. Одоо эдгээр чинь дандаа нөгөө Овг аймгийн бүтцтэй байсан төр тусыг байгуулж үзээгүй гэдэг нэг юм ерөнхий тодтолтой байдаг шүү дээ Африкийн орнууд ч тий. Этиоп бол тийм ш. Этиоп чинь амар бол 3000 жилийн одоо Зара Якоб энтер гээд амар том хаад байдаг байхгүй. Яг Этиоп бол үнэхээр төрч ясны одоо хаан засгийн уламжлал сайтай бусад энтендгийн нөгөө жижиг Овг аймагуудыг энтер бодоход. За тэгээд 1974 онд ховсгол гараад төрийн эргэлт гараад түлхэгдэж онсон. За одоо Орос руу очингууд 1917 онд большевикууд Оросын цагаан хаана барьж байгаад гэр бүлээр буудаад алчваа. 1918 онд Германы эзэнт хүрэн задарч Кайзер 2 дугаар Вильгельм огцорлоо. За ингээ хаан засаг цөөрөөл яваад байна гэсэн. 20 дугаар зуун гарлаа ерөнхийдөө ингээл яарсан. Яг л домино даалууны эффект гэдэг шиг тийм. За шууд явчих юм уу. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийн хүмүүр дүрээтэй Join Me цэгмийн платформын ажиллаж байгаа. За өнөөдөр би нэг сонирхолтой аяллаа бас илүү тодтогод ярих гэж бодож байна. Энэ бол үнэхээр одоо ярьж байхдаа хүртэл би бүр ингээд хогтлоо да. Яагаад тэгэхээр шинэ оныг Таиландд гарах аялал. Яа болохгүй гэж тийм. Бүр үнэхээр гоё. Одоо юу гэдгийг ялангуяа залуучууд те одоо яг өнөөдөр ингээ Монголын хоо нөхцөлд ингээл ажил амьдрал одоо за Монголын нийгэм бас стресстэй ингэж явж байгаад хүйтэн утаатай бохирдлогтой за энэчнээс гараад өөртөө яг нэг хөрөнгө оруулалт хийгээд ер нь аял гэдэг чинь зараад байгаа юм шиг гэрнээ тухайн хүнд асар их хөрөнгө оруулалт өгч өгдөг юм сонирхолтой бүтээгдэхүүн байдаг. За тэгээ ялангуяа он солигдох мөч. Бид нар ч яг ингээл он солигдох мөчөд асар их боддог шүү дээ. За би өнгөрсөн жил юу амжуулав? Ирэх жил би юун дээр илүү те цагаа хүчээ хойрлох вэ ч гэдэм үү. Миний ямар хобби өнөөдөр жоохон хойш тавигдаад байгаа ч гэдэм үү. Дандаа өөртөө юм чухал асуултууд хийж идэг. Энэ асуултуудаа бас яг нэг юм далайн хэрэг дээр ч үт юм уу те. Шаал өөр нөхцөлд ихээр хүн өөр гоё юм сэтлүүдийг авч болдог те. Тэгэхээр яг энэ боломжийг олгосон энэ гоё Таиландын аялал маань 12 сарын 29-нд эхэлж байгаа. Тэгээ 29-нд эхэлж байгаа аялал маань эхлээд Бангкокт нь очино. Бангкок гэдэг чи одоо нөгөө ганцхан Таиланд юм биш. Ер нь зүүн өмнөд Азийн бүр хамгийн том хотуудын нэг байдаг. За тэнд нөгөө Нүбийн зүүн өмнөд Азийг хариуцсан том офисоос ахуулаад энэ худалдаа эдийн засгийн том одоо байгууллагууд тэнд оршдог учраас үнэхээр юм минутанд хідэн ч онгоц ингээл буугаал байж тийм те секундээр ярьж байгаа онгоцнууд яг буух хөрөх юм. За тэр утгаараа ингээд өөртөө ч хүн ам ихтэй зочид идэгтэй бүр ингээд буцалсан хот байгаа. За тэн дундаас ч бид нар олж харах юм ихэн те сайн юм олж харж болно, муу юм бас олж харж болно. Тэрнээсээ сургамж аавн те. За ингээд Бангкокт тэр том хотын хэмнэлд байжгаад Паттайя гэдэг нэг юм сайхан байгалийн гоё үзэсгэлэнтэй газар очиж байгаа. За Паттайя ер нь Таиланд гэдэг энэ үгийг энэ нөгөө Google эднэр рүү оруулахлаар нэг юм босоо юм хаттай эрг байгаа. Тэр чинь Паттайя. Тэгээд цав хэлсэн. За тэр элсний гоё, усны тунгалаг, байгалийн бүтээсэн тэр гоё уул усны гайхамшигыг хараад тэр нараа одоо тий үнэхээр бүх юм үнэхээр сайхан байдаг. Үнэхээр байгаль ээж минь яасан ч гоё бүтээд юм дээ. Би өнөөдөр энд ингээд энэ нар энэ элсний ширхгийг мэдрээ твтэж яах хэрэгтэй юм штэ гэдэг. Яг үнэ. Ботхоор тийм гоё арчныг үлдсэн байдаг. Тэгэхээр Бангкок Паттайя осолсон аялал байна. Тэгээд энэ аяллаа маань гол онцлог нь нэг дүгээрт хоёулаа 5 удаа бодол бож байгаа. Хоёулаа чөлөөт нэг өдөртэй байгаа. 3 дугаарт манай хөтөч өөрөө явж байгаа. Ер нь манай хөтөч нартай явсан жуулчид маань манай фэн болчоор ирдэг. Өө танаа хөтөч бол үнэхээр супер юм бэлээ. Үнэхээр нэгдүгээрт сайн үнэн сэтгэлээсээ хүнтэй үйлчилж чадж байна. Хоёрдугаарт мэдээлэлээ, мэдлэгээ ямар гоё яг зөв цагтаа гаргаж өгч үт юм бэ. Үнэхээр танаа дараагийн аялал юу энэ тэрэнд чи явчих л да гэд ингээд идэг тийм хүмүүс би болдог байхгүй. Тэгэхээр ийм гоё аяллыг маань та нар маань нөгөө цахим зээлүүдээр авч боломжтой байгаа шүү дээ тий. Манайх чинь 5 төрлийн цахим зээл санал болгодог. За тэгээд
шууд цахимаар худалдаж авдгаараа бас боломжтойгаа өнөөдөр энэ их төвчрөл донд нэг офис руу явах гал тий. Тийм хандлага бол ерөөхдөө их цөөрж байгаа. Яг офис дээр ирж хардаг хүмүүс байдаг. Бүр заавал нүд дээр ирээд чухам миний царай цэцгийг хараад шийдвэр гаргадаг хүмүүс байдаг. Гэхдээ тех шаардлагагүй болсон энэ дэлхий дээр өнөөдөр шууд цахимаар худалдаа авалтаа хийгээд яг юм албан ёсны байгууллагын данс руу мөнгө нь ороод байд юм уу тий. Тэгэхгүй бол хүмүүс ч өнөөдөр нөгөө хямдыг харж явж байгаад нэг хувь хүний байд юм уу нэг юм тодорхой бус байгууллагын данс руу хийчээ. Тэгээ эргүүлээд бүр ингээд юу тэр аялал мантай нус нулимс болоо явж байгаа кейс маш их байгаа шүү. Гэхдээ манай аялал аларсан юмнууд болдог шүү дээ. Амар муухай кейсүүд өнөөдөр маш их байгаа. Гэхдээ манай аяллагын Таиландын аялал маань бусад нөгөө ихэнх аяллаа компаниуд 5 саяас дээшээ зарж байгаа. Манайх бол 4 сая 700-ээр зарж байгаа. Тий. Энэ маань маш боломжийн үнэтэй гэсэн үг. Хэд хэдэг хүн нийлж явахаар бол тэр чиг шүү хэмнэлт бол явчих. Гэр бүлийн тэр хэмнэлт нь бүр л их харах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө сайн хөтөчтэй, гайгүй боломжийн үнэтэй, 5 одны зэрэглэлтэй бодлуудаар буух ийм сайхан тэгээд шинэ оныг одоо ингээ бодолтой тий 70 ирэг дээр тий хүмүүстэй ингээл он солигдох хүчийг тий за 19 гэл ингээл тоолоод зогсож ингээ бодолтой үнэхээр гоё идэг. Талбаатар нэг ингээл вэрцэн л байжсэн. Тийм гоё ч гэсэн тий. Ийм сонирхолтой аяллыг хэдүүлээ. Join me цэг имэн гэд манай сайтаар ороод харж болж байна. Бангкок Паттайя аялал гэж байгаа. Эсвэл Join me цэг имэн гэд манай пэйж рүү Facebook болон Instagram пэйж рүү ороод манай октоодын тоглосон гоё рилнээс авч болж гин, постернуудаас авч болж гин. Бүр болохгүй бол 77 44 39 39-г утснаас гоё дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За баярлаа. За үргэлжлүүлээд хаан засаг манд юу болж байна вэ гэж. Алдарт Habsburg-ийн удмынхны захирч байсан Австро-Унгарын эзэнт гүрэн хэд хэдэн шинэ бүгд найрамдах болон хаан засагтай улс болж задарлаа. 1922 онд Отtomаны султан өнөж Мустафа Кемал Ататүрк бүгд найрамдах Турк улсыг байгууллаа. За ингээл энэ маягаар хаан засаг цөөрөөд байна. За ялангуяа коммунист, социалист үзэл санаа бол хаан засгийн заналтайсан гэсэн. Үндсэндээ 20 дугаар зуунд болвол коммунизм, социализм бол дэлхийн нэгд хална гэсэн үг шүү дээ баг. Тийм тэгэхээр тэд чи бүгдээрээ хаан засгийн дайсан л гэсэн үг харчаар феодал гээл те. Дарангуй засгийн устгах гээл те. За бусад газар бол бүгд найрамдах засаг хаантайгаа оршиж болоод байгаа. Зарим газрууд бол энэ шилжилт ингээ харьцангуй Франц өвсгөл төр ч гэсэн ер нь тэгсэн шүү дээ. Нэг хэсэг парламент юу хаан засаг юу зэрэгцэж оршиж байгаа. Тэгээд тэр чин болохоо байгаад өөр үйл явдлуулаа явцсан. За одоо үндэсний үзэл гэдэг одоо nation state гэдэг ойлголт одоо үндэсний үзэл дэлгэрээд янз бүрийн улсууд ч тусгай технологи зарлаа. Тэгэнгүүт чинь одоо нэг янз бүрийн төрөний ярьсан нэг 50 л хаад гэж ярилдаг байгаа шүү дээ. Тэнд нэг хаан байсан Испаниас нэг хаан ирээ суудсан, Германаас нэг хаан суудсан. Тэднэр бол хөөгдөж ихсэн юм л. За Болгар, Румынд одоо Герман хаад суудаг байсан. Тэднэр бол хөөгдсөн. 20 дугаар зууны эцэг ихэд одоо дэлхийд дахинд хэдхэн 10 одоо хаан засаг үлдсэн байж байгаа. Жишээ нь баг за колониудаа одоо байгаа 200 улсаас колониудаа хасах юм бол заавал нэг 100 гаруй хаан засаг байсан байлгүй дээ тий. Тэгэхээр тэднээс чинь одоо нэг 10 хэдэн 10 л үлдчихэж байгаа. За ихэнх нь одоо үндсэн хуультай эсвэл ердөө бэлгэдлийн шинжтэй болж тийм үлдсэн байгаа. За тэгээд тоочих юм бол Европт одоо нэгдсэн хамт улс буюу Их Британи, Бельги, Нидерланд, Люксембург, Испани, Азид, Япон, Камбож, Тайланд, Малайз, Бутан тий. За ойрхот орд гэх юм Сауди Араб, Оман гэдэг ийм хоёр улс одоо бүр хэмжээгүй ирэхт хаантай. Йордан, Кувейт улсууд болохоор үндсэн хуульд хаан засагтай болж үлдсэн гэж байна. За энэ дээр бол нэг өөрөмс тохиолдол байгаа. Канада, Австрали, Шинэ Зеланд зэрэг одоо хамтын нөхөртлийн орнууд гэж байгаа шүү дээ тий. Их Британи. За эдгээр бол одоо Их Британий хаад хаттыг за одоо байгаа 3 дугаар Чарльз тэрний өмнө байсан одоо 2 дугаар Элизабет гэдэг ч юм уу тэднийг бол төрийн тэргүүнэ гэж үздэг. Одоо ч гэсэн ер нь тийм. За тэгээд үндсэн хуульд хаан засаг гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ гэдэг талаар нэг товчхон ойлголт өгчэй гэж бодож байна. Хаан эсвэл хатан сентидэ залардаг боловч төр засгийг удирддаггүй. Рейн гэдэг үг байдаг штэ. Тэр үгийг би залардаг гэж орчуулсан байхгүй. Тий, түнс govern буюу одоо засаг төр удирдах. Тийм одоо үүрэггүй гэсэн үг. За тэгээд
бүр устчихгүй байгаа дээр нь одоо хид хідэн шалтгаан хэлж болж юм л да. За хамгийн нэгдүгээр тухайн улсын түүх, соёл уламжлал, эв нэгдэл, өнгө төрх, ондоо шил энэ бүхний төлөөлөл болж идэг. Тэр хаан засаг бол үндэсний хувцс муцтай юу ч гэдэг юм те. За тэгээд янз бүрийн юутай одоо чуулганыг одоо парламентын чуулганыг нээх, за гавьяа шагналт цол хүртээх, нөгөө Английн ан чинь сойр цолоо, ватер цолоо гэдэг шүү дээ. Саяхан Бекхэм дөгөөдөөс нөө. Тэглөө. Тэгээд юм баха тий. За тэгээд манайхаар бол одоо гавьяат юм да тий. Одоо гавьяатаас тэр хөдөлмөрийн баатар улсын баатарыг явьчихдаг шиг тий. За гэсэн чи манай хөрөлцөх бас нэг жоохон тийм байгаад хөлөөгүй л. За хөрөлцөхийн та ерөнхийлөгчийн нэг жишээ, Монголын нэг жишээ ясна хойно хэлье гэж бодоод байгаа. За гадаадын элч төлөөлөгч тосож авч уулздаг. Чи одоо үнэхээр улсынхаа нүүр царай болж байгаа хүн. Энэ бас бодглохоор бас гоё баха. Хэдэн 10 жилийн дараа очисон ч гэсэн яг нөөхөл нөгөө хүн ингээд тосч авч уулздаг. Өмнө нь ярьсан гэлсэн бүх юм ярьж санаж идэг ч юм уу. Тэгтэл төрийн докторгүй байдалтай нөгөө субъект ус төрийн эрх бүхий субъект нь солигдоод өгсөч бас хэцүү шүү дээ. Очихлоор нэг өөр нэг намаа гараад ирсэн байдаг. Бодлого нь өөрчлөгдсөн байдаг. Ус төрийн залгамж халаа гэдэг юм байхгүй болсон байгаа гэдэг тийм. За энэ талаараа бас айгүй чухал байдаг баха гэж санагдаж байна. Зарим нэг бодит эрх мэдэл бас байгаа. Тэр нь бол одоо шинэ сонгуулийн дараа альч нам олонх болж чадаагүй бол ерөнхий сайдыг томилж эвслийн засгийн газрыг байгуулах. За мөн парламентыг тарааж дахин сонгуул явуулах зэрэг эрх мэдлийг эдэлдэг гэдэг. Энэ тэгтээ юу юм бэлээ? Бүр шууд учиргүй эдлээд байдаггүй юм лээ. Бүр үнэхээр болохгүй тохиолдолд одоо тэр оролцохгүй бол тогтворгүй байдал нь улам даамжрах гэж юм уу те. Тэр засгийн ороо босгоо байдал нь улам хүндрэх гээд байгаа үед л ер нь оролцох юм билээ. Тэгээд эн чинь бас нөгөө ялангуяа англи гэдэг ингээд ярих юм бол харьцангуй ухаалаг олон жилийн төрч ёсны уламжлалтай тийм язгууртнууд л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс чинь харьцангуй би бас нэг одоо нэгэнтээ юм болсон, нэгэнтээ бид нар парламентын засагтай болсон, ерөнхий сайд гэдэг хүн маань өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй болсон. Тэгэхээр бид нар юм л оролцоос хамраад иж болохгүй гэдгийг ер нь мэддэг. Тэгээд одоо энэ бодит эрх мэдэл хэдийгээр байгаа гэж байгаа боловч тэрүүгөө баг нэг одоо юуны сүүлийн 100 жилийн турш нэг 2 3 удаа ашигласан ч юм уу, 4 5 удаа ашигласан ч юм уу. Сүүл санахын 22 онд нэг Английн нэг эмэгтэй ерөнхий сайд байж байгаа докторчлоо. Лиз Трасс үлээ. Мэдхгүй байна. Тий нэг тиймэрхүү үйл явдал басан. Тэн дээр одоо жишээ нь юу энэ хаант засгаас нь ерөнхий сайдын томилж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо юу гэдэг. Одоо юуны одоо тэр эвтлийн засгийн газар байгуулах ч юм уу тэр докторт нэг хуваагдаж талцаад байгаа фракцуулаад байгаа. Тэр нэг шилжилтийг зөөлрүүлж өгдөг ингээд одоо улс төрийн гинтийн янз бүрийн өөрчлөлтийн цохилтын зөөлж өгдөг нэг тийм л үүрэгтэй болцсон байгаа даа. Гэхдээ яг иймдээ тултал нь их цөөхөн тохиолдол гардаг. Тийм, маш цөөхөн тохиолдол гардаг тий. За парламентын засаг тэр болгон тогтвортой байдаггүй. Энэ бол үнэн тий. Ийм үед хаан засаг дундыг баримтлсан байр суурьтай байж улс орныг талцал хуваагдлаас сэргийлнэ. Үндэсний залгамж чанарыг хадгалнаа. Гэхдээ хаан хатны гэр бүл үндсэн хуулиас дээш хязгаарч гарахгүй. Ялангуяа Европын хаад хатад улс төрийн бодит эрх мэдэлтэй гэхээс илүү улсынхаа язгуур үндэсийн бэлэгдэл болж байдаг. Улсын эцэг гэхээс илүү өвөө эмээ мэт санагддаг гэж. Энийг би яг бодож байгаа гэсэн юм байна. Тэгээд айл гэрээр бодоход нэг тийм нэг даал мал гараал бүр нэг одоо юу тийм өндөр настай болцсон. Яг ингээд гэр бүлийн санхүү манхүү эсвэл ингээд дотоод ингээд асуудлууд байна шүү дээ. Тэрэнд бодит эрх мэдэлтэй байха болцсон. Тэр чи одоо дагталтай хүний хөвгч одоо 50% ч юм уу 40 эдтэй ч юм байна шүү дээ. Тэдрэн бол гол үүргээ хүлээгээд шийдвэр гаргаад явж байгаа. Тэгэхдээ нэг тийм гэр бүлд асар том орон зай эзэлдэг. Ялангуяа цагаан сар магаар янз бүрийн баяр ёслолоор ч юм уу орон зай эзэлдэг тийм өндөр настай хүмүүс байдаг шүү дээ. Бүх хамаасан цааднаа нэгтгэж идэг. Бүгдээрээ цагаан сараар тэндээ уулздаг. Тэгээд одоо хөрхий бурхан болчингууд нь асар том орон зай үлдээдэг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Одоо бид нар хамаатай. Яг л тийм юм шиг надад санагдчихсан байхгүй юу? Яг эмээ өвгөөсөн чи их гой бууж шүү. Гой зөрлөө. Тийм надад нэг тийм бодол төрж исэн. За энэ дээр бас нэг сонирхолтой зүйл хэлье гэж бодод байгаа. Дэлхийн хамгийн тогтвортой ардчлал одоо хаан засагт олсод байдаг. Тийм үү? Тий. Энэ ч одоо янз бүрийн ардчлалын үзүүлэлтүүд байна шүү дээ. Доктортой байдал за одоо хөгжлийн янз бүрийн үзүүлэлтүүд ч байж болно шүү дээ. Хаз жаргалын индекс юу ч гэдэг тийм тий.
За тэргээр бол Норвеги, Дани, Их Британи, Япон улсууд улс төрийн доктортой байдал иргэний эрх чөлөө эдийн засгийн хөгжлөөр ямагт дээгүүр ордог. Тий. Үнэхээр дэлхийн топ улсууд байгаа ч Үгүй тэр тий. тий. Бүгдээр хаан засагт. Ийм сонио хамаарал байдаг юм байна. Тий. Тэгэхээр үнэхээр сайн шилжилт явуулж чадсан. За хэд хэдэн хаан засаг иргэдийн өөрсдийнх нь сонголтоор үлдсэн байдаг. Одоо ард нийтийн санал асуулгаар тий 1950 оны Шведийн үндэсний санал асуулгаар хаан засгийг хэвээр үлдээхээр шийдсэн. Нөгөө их ардчлалын нөгөө их бүгд найрамдах засгийн давлгааны үед тий ер нь Европын ард иргэд нөгөө юуны Ренессанс гэдэг шиг соёлын гэгэрлийн үе тий тэр үеэс хойш ер нь тийм аюу боловсралтай болчих юм шиг санагдаж шүү дээ. Дээрс нөгөө хэвлэл зүгээр жирийн иргэд нь юм уншдаг болцсон үе чи бүр 1800 оны сүүлээс эхэлчихэж байна гэдэг чинь тий. Сэргэн мандалтын үе. Сэргэн мандалтын уучлаарай тий. За тэгэл тийм байгаа байхгүй ер нь тэгж санагдаад. Тэрнийхээ давуу талаар ч одоо хүртэл тэр зангаргаараа Европ явж шít тий. Хүн амар зөөн, газар нутгаар зөөн, газрын баялгаар баг. Тийм өртлөл одоо бусад энэ одоо Орос гэдэг ч юм Хятад гэдэг ч юм улсад ингээд одоогийн байдлаар арайч гүйтгэж байвал яваад шít тий. Тэгэхээр их зөв тогтолцоо байдаг нь надад жишээлбэл яаж мэдрэгдэг вэ гэхээр яг энэ үндсэн хуульд хаан засагтай орнуудын жуулчтай харьцахад бүгд нь энэ одоо хаадыгаа гүнжнараа тий хаттайгаа яг үннээсээ зүрстгэлийн голоос харилцаа үсэрдэг. Жишээлх юм бол танаа гүнж танаа хаан энд ингэжсэн гэхлээр бүр ингээд үнэн голоосоо баярлж бүр ингээд цаашаага видео кол энэ төр хийгээд тэгээд идэх байхгүй одоо. Тэр нь одоо юу гэдгийг хэрэв жоох үнэлдэг байсан болоо тэгээд гişттэй тэгт ч юм уу тийм нэг хаан байдаг л байж лээ. Тэр энд байлаа гэдэг тийм тамаатай гэдэггүй. Бүр бараг л ингээд бараг хаашаа хар зогссоноо тэднэрт бүр хамгийн оо үнэтэй гоё байдаг ч юм уу те. Тэгэхээр тэр арт түмэн тэгж мэдрэгдээд байна гэсэн үг байна. Харин нэг тийм хүндэлж хүлээж явахд амар ойлголт байгаад шүү дээ. Хаан байна, гатан байна, гүнж байна, хичнээн сайхан гоё хүмүүс байна гэдэг ингэ бодглохлоор одоо хин зулагч тэр юуны гүржийн талаар нэг зах хугацааны аялал дээр нэг нэвтрүүлэг хийж яхад тэн дээр бараг 1000 жил оршин тогтносон гүржийн Багратионы хааны үдэн байна гэж байгаа байхгүй. Тэр нь бол одоо манайхаар ер нь бараг л алтан ураг гэсэн үг. Тэгээ одоо хүртэл тэр гүнж нь байдаг. Ус төрийн эрх мэдэл байхгүй. Гэхдээ тэр үнэхээр тэргээ гоё хүнлээд хийдлээд гоё ингээд төрийн одоо уламжлал маягаар авч явдаг гэж байгаа байхгүй. Тэгэл үнэхээр Монголыг бодохоор үнэхээр харамсмаар санагдчихсан тухайн тэр нэвтрүүлгийг алтан ургийн ганц ширхэгч гэсэн хүн байсан ч болоосаа гэж үнэхээр санагддээ шүү дээ. Одоо тэр байна гэж яриад идэв тэднэрт нэг албан ёсны юм байхгүй л дээ тий. Батлагдсан юм. Мүдхэн батлагдах байхаа. Гараад ирэх байхаа. Тий. Тэг ерөөлөр болтгоё. Худлаа биш байх болтгоё юм. За. Энэ Австрали эдэр дээр ч гэсэн нэг байсхийгээ санал асуулга явуулдаг. За Австралигч 1999 онд за тэг 2010-ад онд илүү нэг 2 удаа үндэсний санал асуулга референдум гэдэг чинь тийм үндэсний санал асуулга яваад тэгэхэд одоо хамтын нөхцлөөс гарах уу? Одоо энэ төрийн тэргүүнээ юу байхаа болох уу? 2 дугаар Элизабет байхаа болох уу гэдэгтэр хоёулын дээр нь болохгүй гэдэг ард түмний санал асуулга тэгж хариулт үр дүн гарч байгаа байхгүй. Тэгэхээр Австралич мэдээж одоо гайгүй өндөр хөгжилтэй. Тэгэхээр одоо юу вэ штэ. Болж байгаа юмыг бити оролдоо гэдэг юм шүү дээ. Тий. Тэгэл өдийг хүртэл ингээл сайхан хамтын нөхрөлтэй ингээл явал болж л штэ. Тэгээд одоо дээрэс нэг хаа бас ертөнцийн мухартайгаа цагаан арстны уулс те. Тэнд одоо ингээд нэг тийм цагаан арстны одоо язгуур ухсанаасаа бас салчихгүй байх юмсан гэсэн нэг бодол байдаг байх гэж яваад тий. Тэр тасарчвал тэр амар ертөнцийн мухартайгаа нэг хүмүүс ч холдчих гээд шүү дээ тий. Шинэ Зеландд ч гэсэн тий. За тэгээд эдийн засгийн хувьд ч энэ эдийн засгийн асуудал бас ер нь яригдсан юм лээ. Тин ч нэг Тайланд дээр нэг тийм асуудал яригдлаа яла. Дунджаар хаан засгийн зардал нь тухайн улсын төсвийн 0.1-тэй тэнцдэг гэдэг. Эдгээр чи сул мөнгө авч амьдарч байгаа шүү дээ ер нь. Хаан засгийн одоо хүмүүст бол пүнлөө авч амьддаг гэсэн үг. Цалин биш. Тийм. Тэгэхээр тэгэхээр тэдний одоо тэр нь бол одоо энэ
За янз бүрийн үндэсний ондоочлын нэг бийт бус одоо материаллык бус үнцэнүүд байгаа шүү дээ. Тэр үнцэн нь бол энэ улсын төсвийн 0.1-тэй тэнцэхэд бол гар зүгэ болно. 0.1 гэж байна шүү дээ. 0 Чисээ 101 гэсэн үү? би андуураар хэлчих шиг бол 0.1 юм. 1000-ны 1 гэсэн үг шүү дээ. Нийт улсын төсвийн тий. 1000-ны 1. Тий. Тэгэхээр бол болж ийн гэж үзэж байгаа байхгүй энэ харцангуй гайгүй байгаа улсуудад. Тэгтэл Тайландд бол тэр чинь 11-ээс 12 онд гарлуу хязгаарлаа. За би оны нандурсан байж магадгүй шүү. Нэг юуны оюутнуудын бослого энэ төр гэж гарч ирсэн. Тэгэхэд бол хаан цэсгээ эсэргүүцэж байгаа байхгүй. Эднэр бол хоолны саанууд гэж. Тэгэхээр нэг тухайн ард түмэн бас хэр өсөж ядарч ийн гэдгээс бас хамаарат байгаа юм л да. Тэр нэмээ тэр хатад гэж байгаа эрх мэдлээ авцсан нөхдүүд нь яаж бие авч явж юм. Таиландын одооны хаан бол за одоо бурхан минь. Тийм үү. Үнэхээр сенсацтай бас л яаж одоо энэ ч алтан ургал байлтаа тий сайн гинтэл хүн байлтаа гэмээр юм бие авч явдаг тэр хаттайгаа харьцсан нэ. Тийм учраас эдгээр эсэргүүц түрээд шүү дээ тий. Би тэгж одоо бодож байна. Гэтэл Японы хаатныг хоёрыг харалт. Тий шүү дээ. Бүр үнэхээр харилдаг. Сая манай нөгөө өнгөрсөн наадмаар хаана нэрсэн шүү дээ. Тэгэхэд манай аялал жуулчлалын компаниуд Японы иргэдэд хааныг нь харуулах аялал хийсэн. Тэгсэндээ одоо тэр олон хүн амтай газар хаантайгаа ингээд нэг студионд орох энэ тийм боломж төдийлө олддгүй юм байна л да. За ялангуяа 40-с дээш насныхан бол японочууд хаанаа бүр ингээд яг бурханчлан шүтдэг хүмүүс бас байсаар байгаа. Тэд нарт ингээд хаантайгаа нэг студионд яг үдчихэж байгаа юм нь үзээ суух тийм боломж олддог учраас за хаан ч манад ирэх гэж байна. Манад ингээд наадмын нээлтийг үзэх юм бол та ингээ хаана ойроо сарна гэдгийг аялал зарахад бүг гэл дүрх жишээ. Бүр тэгтлээ одоо хаана нэр хүн цайтай. Тийм учраас тэр одоо Японы хаатай хоёрыг харахад ямар гоё юм. Би авч явдаг. Үнэхээр нэг юм хайр хүрмээр хаатан байдаг ч та. Гэтэл Таиланд яг бол арай өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ бас тэр одоо тэр гоё үнэтэй зүйлийг одоо эсэргүүцэхэд хүргэх эсвэл үгүй хатан байна байж бид нэр ингээд цуг байж гэсэн шийдвэр гаргахад нөлөөлөд шүү дээ. Яг тэгсэн чи одоо бас Монголтойгоо л харьцуулж бодоод байна л да. Одоо за яг нэгдээ одоо бид нарт алтан ураг гэж байхгүй болчих ямар нэгэн хаан удмын хүн энэ төр гэж байхгүй болчих. Тийм болохоор бид нар одоо ингэмэр байгаа байхгүй. 10 дугаар богдод амар ач холбогдол өгмөр байхгүй бид нар. Тий. Эн чин за 10 дугаар богд байна. За сүүл 23 онд гандын хвшлийн эдийн бурхан шишний сэргэн болчдөг жавцанд орж гээд хуучин чойжамцгүй ч гэсэн надад айгу гоё л хүн шиг санагддээ штэ. Хатаач гэсэн. Тий, тэгээд сүүл босон дээр жавцанд орж гээд хүн бай нар банчин гээд энэ хүмүүсээ эднэртэй ингэж ач холбогдол өгмөр санагддаг байхгүй. Эдгэр чи одоо төр засаг солигдлоо нөөцний хулгайч гэл төр засаг хичнээн муухай онцгүй байна тий. Тэгэл тэдэнд газаа барьж хооронд хийдэг ч юм яадаг шиг төр засаг ороо босгоо ингэ солигдоод энэ бүх хугацаанд чинь 10 жил 30 жил 50 жил өнгөрсөн ч 10 дугаар богд маань байж л байгаа байхгүй. Тий. Одоо арай ч ирэх биш нэг бүр хэлмэгдүүлэлтийн цаг үе биш байна те. Тийм учраас ер нь ач холбогдол өгөх хэрэгтэй юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэр 10 дугаар богдыг сөрөг утгаар нь ярьж байгаа хүмүүсийг бол би үнэхээр ойлгодоггүй. Түүнийг муулаад муучлаад тах юм юу байгаа юм те. За тэр хүүхэд байна шүү дээ. Тий. Тэгээд удам сайтай. Угаасаа манай богдууд хизээнээсээ бүр 10 дугаар богдоос ахуулаад дандаа сайн гэрүүлээс тий тухайн одоо нийгэмдээ тодорхой юм байр суурьтай буюу одоо баян тансаг гэрүүлээс гарч ирсэн. Гэхдээ энэ 10 дугаар богд дээр ингээд эсэргүүцээд ах юм ерөөсөө байхгүй. Ирээдүйд эн чинь бидний маш том үзэр шүү дээ. Одоо яг энэ нэвтрүүлэгтэй нэг холбоог учраас би дэлгэрүүлээ ярьж чадахгүй байна. Тэгэхээр ер нь бол чиний хэлээд байгаа санаа үнэхээр үн цэнтэй санаа шүү гэж хэлээ. Энэ их тийм маш олон жил нэг тогтвортой юм хэрэгтэй шүү дээ энэ улсад чинь тий. За тэгээд за өвөрмөц нэг хаан засгуудын жишээг нэг яриа тэгээд хугацаа минь нэлээд өгчгөл юм байна да. За Малай улс айгүй өвөрмөц. Сонгуульт хаан засагтай. Эндээ бас үндсэн хуультай парламенттай. За 5 жилээр ээлжил төр барьдаг хаадна. За. Тий. Султан ёо за хаан гэж байгаа. Гэхдээ тэр нь 9 султан сонгуул дотроо ингэ сонгуул одоо хуралдаа маяг юм хийдэг. Тэгэхээр эн чинь 9 султан болохоор нөгөө нэг султант мужууд гэж нэрлэдэг байгаа. Тэр муж болгондоо ингээд үе залгамжил захирдаг. За тэгээд 5 жил тутам хуралдаад за энэ удаад энэ мужийн хааныг султанаар тавья гэд. Тэгээд тэр нь үндсэн ууландаа захирагдаад парламенттайгаа эрх мэдлээ хамтран хуваалцаад
ингээд явж байдаг. За хэмжээгүй эрэхт хаадын талаар нэг хэдийн хэлчихье. За нөгөө нэг түрүүн ярьсан Сауди Араб, Оман, Бруней Султан бид нар ч Монгол хүртэл тийм үг гэдэг. Бруней Султан шиг баян энэ гэсэн үг байдаг үлээ тэгж санагдаад тийм тий. За Эсватини, Арабын нэгдсэн Эмират улс, Катар, Кувейт гэсэн улсууд дандаа нэг эднэр чинь юутай байдаг. Хэмжээгүй эрэхт хаан цэцэгтэй. Тэгэд энэ дээр болохоор их тийм сонио. Эднэр ингээд хэмжээгүй эрэхт хаан цэцэг тогтох, удаан тогтвортой оршин тогтох үндэс нь ерөөсөө байгалийн баялаг юм л да. Асар баян. Тэгээд тэр хэмжээгээрээ төрийн үйлчлэг нь амар сайн. Дэд үтцээ үнэхээр лаг хөгжүүлдэг, эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ, боловсролын үйлчлэгээ бүгдээр үнэгүй. Тэгэл одоо хамгийн юм л үнэгүй л байдаг юм шиг л шүү дээ. Энэ улсуудад нэг л асуудал байна. Эмэгтэйчүүд ирэх гэдэг л асуудал. Харин тий. Одоо энэ яа гэм бэ? Ийм л асуудал байгаад байгаа. Тэгээд бусдаар бол баг хамгийн аятайхан. За эмэгтэйчүүд ирэхэд бүр тооцоо болчихвол хамгийн аятайх улс баг над Сауди Араб юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тий. За энийг би хамгийн ойрхон жишээгээр яаж мэдээд байна вэ гэхээр за би ч одоо энэ стартапын ертөнцид хөл тавиад за нэг 5 орчим жил болчихлоо шүү дээ. Тэгэхэд одоо миний ойр тойронд байсан стартап компаниуд өнөөдөр Монголоос тэг компанийнхаа одоо юг буулгаад тийш явж байна. Тэнд бүр ингээд шинээр бизнес эхэлж байгаа, гарааны бизнес хийж байгаа одоо энэ шин тархинууд шүү дээ. Шин санаануудыг тийш бүр ингээд сорж байна. Хамгийн боломжтой татврын нөхцөл тий тэр одоо бүх нөгөө эдийн засгийн тэр одоо юу гэдгийг нөхцөлийг бүрдүүлж байгаад энэ шин юм хийх гэдэг амбицтай залуучуудыг дэлхийгээс талтж байна. Хамгийн наадлын жишээ нь юу вэ гэсэн чинь бидний сайн мэддэг Nas Daily контент бүтээгч. Энэ Nas Daily гэдэг компани гэхэд л өнөөдөр Дубайд юутай офстай байдаг. Тий. Энэ дээр бас тэгж гарч ирсэн. Одоо ингээд баян учраас одоо ингээд нийгмийн бүх үйлчлэгийн үнэгүй байхаас гадна улс төрийн тогтвортой байна гэдэг чинь гадаадын хөрөнгө оруулалтын асар чухал ач холбогдолтой. Асар чухал ач холбогдол. Туйлын өндөр ач холбогдолтой тий. Орчингууд нэг засаг солигдол дараагийн нөхөр гарч ирээд дээрэмдээ төхөөгөөд идэг бол хин гадаад хөрөнгө оруулалт ямар гадаад хөрөнгө оруулалт хийх вэ те? Хөрөнгө оруулах нь байтугай бизнес хилцэл өнөөдөр маш утга байдалд орсон байна. Өнөөдөр бид нар хятадын компанитай. За одоо ингээл бид нар чинь Орос хятадтай. Өнөөдөр дэлхийд даяар заяа. Хятадын жуулчдыг авах нь дэлхийн нийт иргэдийн одоо аль жуулчны компаниудын мөрөдөл болчихлоо. Яг л тэр очисон газар болгондоо асар их мөнгө төлдөг. Ер нь бол хамгийн одоо хүсэмжит жуулчд болчиход байгаа байхгүй юу? За бид нар хятадын компаниудтай гэрээ хийн. Одоо янз бүрийн одоо юмнууд амлаа штэ. За бид нар ингэн хөтөлбөр ингэн бид нар одоо шууд нислэгээ ингэ зохицуулсан байж гэдэг юм. Ингээд юм ярьдаг. 2 жилийн дараа тэр одоо бид нар ярьсан зүйл маань боломжгүй болцсон байдаг. Засаг солигддог. Одоо манай сүүлийн хэдэн жил бид нар 2-оос дээш жил тогтсон засаг нэрлэл гэвэл байхгүй штэ. Тийм штэ. Тийм учраас одоо яг тийм тэр сайдын үед болж исэн дараагийн сайдын үед болохгүй. Тэрний дараагийн сайдын үед бүр болохгүй. Эч нэг тийм хөгжлийн нэгдсэн сэтгэхгүй байхгүй. Байхгүй. Өөр юм бүгд өөр юм бодоод өөр юм яриад эсвэл нэг уулын хідэн талаас нь хараад идэг юм шиг нэг тийм байгаад байна тий. Тийм учраас бидний юу тэр хөрөнгө оруулалт байтугай зүгээр юм жижигхэн компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтэнд энэ нөлөөлждөг харамсалтай. Байнга тушж идэг тий. Хөөе хвшлээ. За тэгээд энэ дээр нэг дэлхий дээр одоо цорын ганц сонгуульт мөртлөө хэмжээг өргөх ганцаас байдаг. Ганцхан дэлхий дээр сонгож гарч ирэн. Гэхдээ тэр нь бүр хэмжээгүй ирэх мэдлээ. Тий. Энэ тэгтээ яг нэг сонгуул нь ард нийтийн сонгуул биш л те. Тийм нэг ус. Дээгүр юм бэ те. Танд баримжаа байна уу? Ямар ус гэж бодож байна? Кувейт юм болоо. Шүү. Европт байдаг. Оо тийм үү? Ватикан. За. Папа. Тэгээ пап маань одоо хэмжээг өргөх хаан гэж тооцогдсон юм байлээ. Нэг улс төрийн тодорхойлолтоор. Тэгээд дээр чинь нэг кардинал 100 хэдэн кардиналын сонгуул шүү дээ. За тэр сонгуулийнхаа тэр процесс бүр үнэхээр амар тийм. Нэг дугаар хийсэн шүү дээ тэр. Тэрүүгээрээ ингэж явд юм билээ. Тэгээд эн чинь бол гэхдээ яг нэг яг төр зосхийн цогц ойлголт гэхээс илүү дэлхийн нийтийн шашны төв гэдгээр л явчихж байгаа юм чи те. За тэгээд хаан цаскаа унгасан болгон жаргаад байсан уу гэдэг бол бас л бодгол асуудал те. За ер нь Францын хаад за болохгүй байна гэдэг тухай үед бүх хаад болохгүй байсан гэсэн үг ерөөсөө биш те. За Англих бол бачцгол болж исэн. За Скандинавын орны хаадууд бол ер нь болж исэн тул ард нийт нь аваад үлдсэн биш те. За тэгэл
Тэрэн дээр ч тэр нэг Мари Антуанетийн тэр нэг талах арт иргэд талахгүй байгаа юм бол Бело өгөөч гэдэг тэр мэрчин бол худлаа юм байлээ шүү. Тэр арт иргэдийн дундаас гаргасан нэг тийм ойнгоо маягийн юм маацраа юм тийм л юм шиг байлээ шүү. Хаан засгийг муухай харагдуулах пропаганда маягийн юм явж шít наач тий. Олон мянган жил оршин тогтноод болоод л байсан засаг. За большевикууд Романовын гэр бүлийг хоморглон буудаж алаад аимшигт иргэний дайнд орсон. За энэ дээр тэгтээ яг нэг хэцүү үе таарсан юм л да орсон. Хоёрдугаар Николай хааны бас нэг жоохон тийм бодлогогүй үйл ажиллагаа байгаад байгаа. Энэ большевик хувьцгал гараад ирэн ч гэж санаачгүй байх. Тэр Маркс Ленинсийн бичсэн тэр коммунист намын тунхаг бичгийг байрсан нэг Ленин гэж нөхөр гараад ирнэ гэж бодооч байх. Энэ ч нөгөө нэг яасан бэхэл Транссибирийн төмөр замыг барих гээд улсынхаа хөрөнгийг хөнтөрсөн байхгүй. Энэ чинь санаа нь бол үнэхээр ийм газар нутагтай тэр газар нутгийнхаа мэдхгүй баг 10% 7-8% амьдраад байгаа байхгүй. Үүнд Орсын эзэнт гүрэн бол тэгэд бүх газар нутгаа одоо зам төмөр замаар холбоод нийт нь хөгжүүлэх гэсэн асар том амбиц байсан. Тэрэндээ зөрүүлж одоо улсынхаа хөрөнгийг хамгийн одоо зарцуулсан ард иргэдээ өсөлтсөн тэрнээс болж энэ большевик хувьсгал гэдэг чинь гараад ирж байгаа байхгүй. Тэгээд тэр Транссибирийн одоо төмөр зам онсон шүү дээ. Онсон шүү дээ. Яа тэгвэл тухайн үед шүү дээ. Цайны зам гэдэг нэг замсан. Хятадтай энэ одоо хамаг үйлдвэрлэл буюу одоо хамаг хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн Хятадд үйлдвэрлэгдээд шүү дээ. Хятадд энэ чинь одоо цайнаас ахуулаад тийм нөгөө чухал бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэгдээд Монголоор дамжаад Оросын төтгөлөө ингээд байгаль нураар дамжаад цаашид тардаг. Ингэдэг гэсэн. Энэ замыг л одоо бараа эргэлтийг хурцсах гэдэг. Яг л энэ талд хэрэгцээ байгаад юм тий. Эргүүлээд бас тэр замаар чинь ишээ гаргана шүү дээ. Бас Хятад хэрэглэгч байгаад шүү дээ. Энийг л нөгөө бараа эргэлтийг түргэсгэх нь одоо энэ усад хэрэгтэй юм байна гэдгийг олж хараад төрүүлээ жоохон л том төсөө тавьчих. Тэгсэн тэгээд үндсэндээ л одоо Орос орныхаа төлөө ирээдүйн төлөө бүгдээрээ бөөнөрөө халагдсан л хүмүүс үлж таарч байгаа Романовын өдөр юм болов те. Дээрээс нь хамсалтай санагдчихлаа. Харин тий яг ингэ бодсон ч те. Дээрээс нь энэ бүр амар чухал. Транссибирийн төмөр зам байгаагүй бол Орос Японд ялагдах байсан. Орос Японы дайн одоо нэг манжуур тулсан дайн байгаа шүү дээ. Тэн дээр ялагдсан бол үдийд баг Оросын тал нь Японы газар нутаг байх ч боломжтой. Урал нур хөрсөлж шидэгдэн шүү дээ. Орос бол Японы дайн дээр. Тийм нэг асуудал байгаа даамаа. За тэгээд өөр одоо улсын жишээнүүд ярих. За Манжчин улс одоо Осонхан хувьцлаар унсан гэдэг байгаа шүү дээ. За Манж бол үнэхээр сүрхээс өөр аргагүй болцсон байсан л дээ. Нэг нийтээр харт тамхин живээл хамгийн юм хоцрохтой бол тэгснэ Монголыг одоо шинэ засгийн бодлого гэдгээр хятаджуулах бодлого явуулангуудаа Монгол дахиад юу гарц те эрх чөлөөний хөдөлгөөнүүд гараад эхэлсэн байсан гэдэг. За тэгтэл Японд болохоор Хидэки Тоожо гэдэг одоо нэг 2 дахь дэлхийн 2 дугаар дайны Японы зүгээс хамгийн их хядлага аллагыг үйлдсэн юу байгаа хүн байгаа. Энэ хүн бол эцэг хүртэл хаанаа өмөрсөн шүү дээ. Энэ бүх хэрэг ганцхан миний буруу. Үндэ бол хаантайгаа зөвлөж байгааг хийсэн. Тухайн үед чинь хин гэж байлаа та. За хааных нэрийг мартчих. Тэгээд зөвлөж байгаад хамтарч бүх юмаа хийсэн. Тэгвэл эцсийн үнэ бүх буруугаа үйлдсэн яасан. Тэгвэл дараа нь Японыг Америкийн талын Америкт элиттэй улс болгож одоо шинэ үндсэн хууль бичиж тэхийн тулд хааныг бүх хэрэгээс нь чөлөөлж одоо тэр цэргийн бахан шүүхөрлөл болно шүү дээ. Тэн дээр нь хааныг нэг ч хэрэгт оруулахгүйгээр авч үлдсэн улс чи Америк. Тэгж одоо хаан засаг бол тэг Хидэки Тоожо ч гэсэн хаандаас ганц шохор хүрэхгүйгээр ингэж авч үлдсэн. Тийм түүх байна. За тэгээд дүгнэлтээ хэлэхэд улс төрийн хүчин зүйлийг хоёулаа хамтран ажиллаж байлаа. Нэг хамтран ажиллаж үлдсэн нь уучлаарай. За. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайн хамтыг ураатай хооллыг компани ажиллаж байна. За шинэ тутам байгуулагдсан энэ хооллыг гэдэг компани маань за монголчууд бидний маш сонирхолтой асуудлыг шийдсэн байгаа. За энэ завгүй амьдралын хэм маягт одоо нэлээд шахуу амьдралтай байгаа монголчууд бидэнд одоо маш амттай сайхан рестораны хоолыг гэртээ идэх боломжийг олгосон байгаа. За рестораны хоол гэдэг дээр нь юу вэ гэхлээр мантуутайгаа хаамах нааша цаашаа нэмгэн төмстэй өхрийн мак калбижим кимчитэй шүл зэрэг хоолнуудыг за биднэрт хамгийн ойрхон байдаг сүлжээ дэлгүүрүүд болон 6 нэр 8 нэрийн дэлгүүрүүд зах бөөний худалдааны төвийн хаанаас ч гэсэн олоход хэлбэрээр тараан байршуулж чадсан байгаа. За тэр сүлжээ дэлгүүрүүд гэдгийг нэрийг дурдах юм бол E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, G25, FS, E-Mart гэд бүх дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдийг нэр дурдж болж байна.
За тэгээд энэ 6 маш ийм борлуулалт сайтай хоолнууд дээр нэмэх нь борцог мантуг хөлтөө хэлбэрээр зардаг болсон байна. За төсөөлөд бодох юм бол үнэхээр гоё. За эдгээр маань ингээд борцгоо хийгээд хөлтөөчөөд бидний одоо гар дээр авдирж байгаа байхгүй. Тэрийг бид нэр пэйчэнд 1-2 минут халаахад за бид нар нэг жоохон бахтай нэг ээж гэрт борцог хийгээл нэг юм халуунаар нь идэхээр ямар гоё ээдэг байлаа да. За тэр борцгийг чинь л хийцэн байна. Гар дулаацсан гоё иддэг байлаа шүү. Тэрний тэр нэг амт бол одоо Монгол хүн бүрийн сэтгэл байж идэг. За тэрийг хүүхдүүдтэй өөрөө хийж амжихгүй байгаа бол. Өнөөдөр бид нар чинь тэр тосоо гаргаж аваад тэр гурлаа зураал яг технологийн дагуу гоё хайраад марад бид нар за хүмүүс одоо намайг бити буруутахаараа надад жишээлбэл тийм цаг гарахаа болцсон. Тийм шүү дээ. Миний цаг бол ингээд ерөөс ингээд минутаараа ингээд байж идэг учраас би хамждаггүй. Тэрний оронд надад үнэхээр ийм бэлэн борцог гэртээ авчираад 1 гяс 1-2 минут гэж байгаа бол би тэрийг надад авах нь бол надад хамаагүй ашигтай шийдэл байгаа байхгүй. За тэгээд энэ гоё олон янзын хоолнууд, борцог, мантуг та бүхэн одоо нэг гүн хөлдөөх технологийн дагуу хийцэн гэдгийг одоо нэгдүгээрт анхаараарай. Гүн хөлдөөнө гэдэг нь маш богино хугацаанд хасах 35 хөлдөөчж байгаа. Ингэж хөлдөөсний одоо давуу тал нь ням бактери эсэлдэлт энэ тэр юм ерөөсөө явагдахгүй. Бүтээгдэхүүн яг чанараараа байна. Чанараараа буюу амттайгаа байж идэг. Нэмэх нь уураг, витамин, эрдэс бодис нь огтоос алдагддаггүй байх нь шүү. Тэгэхээр ээжүүд маань одоо ямар нэг бүтээгдэхүүнийг халаагаад идэхээр муу гэсэн нэг юм ойлголт байгаа. Тэр чинь шал өөр шүү. Гүн хөлдөлт бол өөр тийм. Гүн хөлдөлт ч өөр шүү гэж одоо дахин хэлмээр байгаамаа. Тэгэхээр ийм гоё бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хооллоё гэж чичээд Facebook дээрээс тэр гоё пэйжийг нь олоод гоё хоол болон бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл аваарай. Эсвэл 7270 1110 гэсэн утсаар холбогдоорой. За баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийн дүгнэлт гэд хийхэд хаан засаг яагаад ам бүхтэй оршиж байна вэ гэдгийг улс төрийн хүчин зүйл талаас нь бодоход за нэгдүгээр үнэхээр олон мянган жилийн төр төсний уламжлал гэдэг чинь улс хууртай даацтай байдаг юм аа тийм бай. Нэгдүгээр тэр байна. Хоёрдугаарт энэ одоо байгаа саяны тэр мундаг тэр хаан засгийн Скандинавын орнууд байна, Их Британи байна. За ингээд янз бүрийн хаан засгууд бол модернизацийг үнэхээр мундаг хийж чадсан. Парламентын засагтайг үнэхээр одоо just IQ өндөртэй л гэж надад бүр санагдаад байдаг байхгүй тэр хүмүүс. Тийм учраас за шин засгийн гэх юм байна. За бүгд найрамдах засаг гэж нэг юм гараад ирчихэж байгаа юм байна шүү дээ. Тэднэртэй ингэж хамтарч орчих болох юм байна. Гэдгээ одоо үнэхээр ухамсартайгаар мундаг сайн бодож чадсан, төлөвлөж чадсан, хэрэгжүүлж чадсан гэж надад санагдаад байгаа. За ямар нэгэн за энэ амар чухал. Ямар нэгэн намын тогтолцооноос хамаардаггүй. Ямар нэгэн намын тоглолтоос хамаардаггүй. Сонгуулиар сонгогддоггүй учраас нейтрал буюу дундыг баримталсан байр суурьтай байж чаддаг. Манай ерөнхийлөгч нэг л намын тоглолтоос л ингээл гарахгүй л байгаа танаад уг нь нэг тийм төрийн тэргүү нэв нэгдлэх хангагч гэж уг нь өөрөө яриад идэв. Тэгтээ тэгэл нэг л сайн болохгүй л байгаа юм шиг санагдаад байна. За тэгээд зөрчилтэй ороо бусгаад цаг үед эв нэгдэл төр нийгмийн доктортой байдлын тулгуур болж чаддаг гэдэг утгаараа энэ хаан засаг одоо ам бүхтэй оршоод байна тий. За тэгээд үндэсний онцлог ондоочлыг бүр яриад явах. Хаа газар очисон парламент одоо Африкт очисон ч хаан ч Японд очисон ч тий Өмнөд Америкт очисон ч нэг парламент гэх нэг шар мебель тавьчихсан. Дээр нь хар хослууд л сууж идэг байхгүй. Тий тэгтэл хаан засгийн тэр хувцас хонор одоо тэр ордон бүх юм ингээд үнэхээр онцлогтой шал өөр байж чаддаг. Манайх нь одоо заа ингээд гандан манд ингээл өөр мөц эсвэл богд хааны музей энэ төргээд өөр мөцийн газрууд байна л да. Тийм учраас нөгөө богдтой шашиндаа анхаар бид нар ач холбогдол өгжээ гэдэг чинь бас энэ үндэсний ондоочлын асуудал яригдаад байгаа хөөхгүй тий. Монголын парламентын юугаараа бахархдаг вэ гэж танаас асуусан дээр байна уу? Монголын одоо шашин соёлын юугаараа бахархдаг вэ? Одоо олон жил тогтворт олон зуун жил тогтвортой үргэлжлэж байгаа ямар уламжлалаараа та бахархдаг байна вэ гэж асуувал илүү дээр байна уу те хариулахад те аль нь сэтгэлд өйг байх уу те. За тэгээд үндэсний сэтгхүүн төвшиг тулгуур төр чосны бэлэгдэл гэдэгтэй түрүүн таны хэлдэг шиг энэ манай хаан шүү дээ, энэ манай хатан шүү дээ, ийм сайхан гүнжтэй шүү дээ гэд хүнд ярихад өөрөө дотроо хүндэлж хайрлж явхад амар байгаа юм те. Тиймээс би намын мөрийн хөтөлбөрийг хүндлэх юм уу? Тийм шүү дээ. За ийм учраас л одоо ам бүхтэй оршиж байна гэдэг дүгнэлтийг хийдэ. Нэвтрүүлгийн цаг маань ер нь хомс юм дөө. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр 83.3 170 гэсэн хос толгойноор хүлээн авч сонслоо.
шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр сайн хүнсээр сайхан хамтыг өрөөтэй Holly компани мөн аялал боломжийн хүмүүст өрөөтэй Join Me цэгийн аялын платформ хамтран ажиллалаа. Та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр энэ хаанчлал гэдэг энэ одоо өгний цаана ямар утга оршиж ирсэн те өнөөдөр дэлхий дээр байгаа энэ хаанчлал нь одоо ямар сайн талтай бас ямар одоо сул талтай байсныг бид нарт гоё цаг гарган судлаад бид нартай гоё мэдээлэл өгсөн орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар танд маш их баярлалаа. Сонсон баярлалаа. Дараа уулзъя. Дараа уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.